За энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр түүхэн нэгэн өдөр болж байна. Тэгээд бид бүгд өнөөдөр үндэсний Суперлигийн хамгийн үн цэнтэй тоглогч улирлын шилдэг MVP буюу улирлын үн цэнтэй тоглогчийг шалгаруулах ёслолын арга хэмжээ эхэлсэн байна. Өнөөдрийн шагналт хүн бол мэдээж та бүгд сайн мэдж байгаа Монголын хамгийн шилдэг тоглогч Баянгол Синтоза Хэрвсүүд багийн тоглогч 30.4 оноо 7.8 самбар 4 оновчтой дамжуулалтаар энэ улирлыг хэсгээд 20 дугаар орой шалгарсан тунгалгийн санчир байна. Тэгэхээр энэ улирлын шилдэг болсон тунгалгийн санчиртаа өнөөдрийн шагналыг гардуулж өгье. За юуны өмнө Монголын үндэсний холбооны MVP удирдлагын үндэстэй тоглогчид энэ хүн шагналыг авч байхдаа миний хувьд маш их баяртай байна. Энэ төрөлцөн ирсэн хэвлэлийн байгуулалт төрөлцөн ирсэн нийт мөр зэрэгцсэн сакс тоглож байгаа тамирчид болон багийн андууд шгшөөгийн тамирчид залуучны шгшөөгийн тамирчид та бүхэнд бас баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд энэ нэр үнэтэй шагналыг авч байгаад бас маш их баяртай байна. Тэгээ юуны өмнө хэлэхэд энэ бүгд бол та бүгдийн бас хүч хөдөлмөр шингэсэн шагнал гэж бодож байгаа. Яагаад би тэгж бодож байгаа гэхээр мөр зэрэгсэн сакс тоглож байгаа нөхдүүдтэй тоглогчдтойгоо би бас олон жил бас лиг тоглолоо. Та бүгдээ бас өрсөлдлөө. Цэвэр шударгаараас өрсөлдлөө. Энэ бие олонний шагналыг бол бүх тамирчдын нэрийн өмнөөс хүртэж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ бас та бүгдийн бас өрсөлдөө тамирчдын өрсөлдөөн байгаагүй би энэ шагналыг бас хүртэхгүй байсан гэж бас хэлмээр байна. Тэгээд бас нийт тамирчдаа бас цааш тэмцээнд амжилт хүсье. Тэгээд миний сагсан бөмбөгийн гараа анх хүүхэд байхад Баянгол дүүргийн төчтөд дунд сургуульд 7 дугаар ангид төчтөд дунд сургууль шилжиж орж манай Баянгол дүүргийн төчтөд сургуулийн биеийн дэврийн багш спортын мастер Нийцээхэн тэгээд талигаж агсан Нийцээхэн агсан гэдэг багш байсан. Энэ багш минь бол миний яг сагсан бөмбөгт яг хөлд явах сагсан бөмбөг дуртай болгох энэ сагсан бөмбөг гэдэг спорт бас хайртай болгосон. Бас анхны суурийг минь давж өгсөн. Тийм их гавьяатай хүн байдаг. Тэгээд багшигаа бас дээрээс харж байгаа байх гэж би боддог. Ер нь бол багшигаа дотор байнга сэтгэлдээ тээж явдаг хүмүүсийн нэг мань байгаамаа. Тэгээд оюутан болоод 2011 онд худалдаа үйлдвэрийн дээд сургууль би Монгол улсын анхны гавьяа тасч өгч цэрэн дондын цэвэр болгогч дээр орж яг сагсан бөмбөг яг Монголын хор бол хагас мэрэгжлийн гэж байгаа. Ер нь бол Монголд яг лигийн дамжигчдын мэрэгжлийн сагсан бөмбөгч гэж хүмүүс ярьдаг. Иймэрхүү мэрэгжлийн төвшөнд яаж сагч тоглох ёстой вэ? Ямар хүнд хэцүү бэлтгэл сургалт хийх ёстой вэ? Ямар шат дараатай явах ёстой вэ? Бүгдийг бас энэ зүйлээс цэвэр багшаасаа суралцсан. Төсвөр хатуужил тэгэл урам зориг тий бүх зүйлийг бас цэвэр болгоч минь сургасан. Тэгээд би бол яг энэ хоёр Монголд нэртэй хоёр том багшийн шав болж сагсан бүр хичээлж явсанд бол өөрийгөө азтай тооцдгоо. Тэгээд бас хоёр мондөг багштай бас баярлалаа гэж хэлмээр байна. За, удирдлагын MVP авсан санчирнуудаа юуны төрөнд баяр хүргэе. Тэгээд энэ шагналыг бол хэн дуртай аавын хүү авч чадахгүй байх. Тэгээд маш их хөдөлмөр, маш их хүч хөдөлмөр зарж иж, цаг зав зарж иж энэ шагналыг авдаг байх гэж боддог. Тэгээд санчирдаа ер нь цаашдын тэмцээн орлоонд амжилт хүсье. Тэгээд бид хоёроо санчир үедээ бол яг хуу амьдрал дээр өрсөлдөгч гэхээсээ илүү найз нөхд талбай дээр бол мэдээж өрсөлдөгчнөр миний өрсөлдөгчнөр дундаас хамгийн хүнд
хамгийн хэцүү өрсөлдөгчдийн нэг. Тийм болохоор цаашдаа олон тэмцээнд шгшөөгөө төлөөлөд оролцохыг хүсэж байна. Бэрхтгэлэмт авахгүй тэмцээнэ амжилттай дуусгаад өсөөх амжилт байгуулаасаа гэж хүсэж байна да. Намайг хүүхэд байхад бол яг л сагсан бөмбөг миний амьдралд бас салшгүй холбоотой байсан. Удамжийн шийдэндээ байрныхаа найзуудтай сагс тоглол орой харанхуй болсон сагс тоглож ирэвээс айлуудын гэрэл унтрахад гэрэл унтрчлаа гэж гэлээ хасаач гэл буугаал. Тэгээд тоглож яг л одоо л яг миний одоо юу хүүхдүүчс би тэгж байгаа гэж бодож байна. Яг л удамжинд бас хөөгдөж дугтал ах нар нь урд оноор тоглол багчууд нь өдөр нартай тоглол гэж хөөгдөл тэгжил байсан. Яг сайхан мэт санагдаж байна. Тэгээд өсвөр наснд ороо загсан бүр яг сургуулийнхаа шигшээд ороо загсан бүр хичээлээд мэд сайхан багш нар явж байхад бол гэр бүлийнхэн аяг дэмждэг байсан. За миний хүү бэлтгэлээ сайн гэрээ. Тэгээд олон тэмцээн өрлөөнд амжилт гаргаарай. Олон ус хичээлээ бити аяарай гэдэг сургамжуудыг маш их хэрэгэлдэг байсан. Яг л тэрний дагуу явдаг байсан миний багын бол юм. Тэгээд анх оюутан болоод 2007 онд худалдаа улирлын дээд сургуульд би Ялуу тэгээд багт анх лигийнхаа гарааг хэлж ирсэн. Тэр үед маань бол цэвэр намдын цэвэр болгох юм гээд одоо хүн болгон мэдэх одоо баг шиг мэн цагсан хүмүүс орхон болгон. Тэгээд цэвэр болгогч дээр очиод анх лиг тоглох ямар гэдэг вэ гэдгийг лигт ороод бас бэлтгэл хийгээд явж байсан л да. Тэгээд яг тэр бэлтгэл хийж явах хугацаанд бол бас яг оюутан байх 10 жилд байх тоглох дээдлийг тоглох гэдэг нь асар зөрүүтэй байсан. Газар тэнгэр шиг ялгаатай байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл анхны орсон жилд бол одоо миний тоглож байгаа ур чадвар одоо шийдэлтийн техник үед юм уу бөмбөг залтын техник бүх юмар дутчихсан. Тэгээд тэн дээрээс нэг зүйлийг ойлгоход бол би мэдээж хэрэг лиг тоглоно гэдэг бол хамаргүй байт юм ээ. Зүгээр 10 жил нэг гадаа сагсан шийдэндээ тоглох байрныхаа найзуудтай тоглох шал өөр байт юм байна. Тийм болохоор би энэ лиг тоглож байгаа хүмүүстэй яаж мөр зэрэгсэн тоглох вэ гэдэг хэлээр би орчин жилдээ бол маш сайн бодсон. Тэгээд бодсны хариуд бол маш сайн бэлтгэл хийх хэрэгтэй юм байна. Өөртөө зорилго тавьж бас яг би одоо тэдэн сарын дараа одоо нэг ингэж залдаг болох юм гэсэн зорилго тавьж би хичээгээд нэг жил бэлтгэл хийгээд дараа жилээс нь бол миний тоглолт бол их сайжирсан байсан. Тэгээд миний хамгийн тэр үед лигт орж ирсэн юу хэлэх гээд нэгээр дурсамжтай зүйл гэвэл одоо хүүхд залуучууд хандж хэлгээд бол хэрвээ сагс тоглоод амжилтанд хүрэх гэж бодож ивэл энэхүү сагсан бөмбөг гэдэг нь гайхалтай спорттой үргэлж үнж хайртай хөдөлмөрч яваасаа гэж би бас хүсмээр байна, хэлмээр байна, зөвлөмөр байна. Тэгээд миний анхны лигт ороод дурсамжтай зүйл гэх юм бол анхны цалингаа аваад яг худалдаалын дээд сургуульд зөөр огш маань анхны цалин гадуулж өгч явахдаа одоо яг тухайн үед бол нэг өгөөрөл хэрэггүй тийм гоё мэдрэмж төрж ирсэн. Сагс тоглоод анх удаага цалин авч үзчихсэн. Тэр нь 2007 оны 3 сард аягүй санд юм аа. Тэгэд тэр үед анхны цалингаа авчаад гараад юу ийх вэ гэдэг би бодож ирсэн. Тэгээ бодож явахад тухайд ээж минь нэмэлт тавьчихсан байсан. Тэгээд тухайд намайг хамгийн их дэмждэг байсан хүн бол ээж минь байсан мэдээж хэрэг. Тэгээ би анхныхаа цалин би дөнгөж гараад аваад анхны тийм цалин авч явах. Одоо юу бодож ирсэн гэхээр тухайд надаа яг тэр үед надаа наваа сагс тоглохыг дэмжижсэн хамгийн чухал юм бол ээж минь байсан. Тэгээ би анхны цалин би ээжтэй зориулъя гэж би одоо тавих баярлаа. Нэг өсөнд бол би сагс тоглоод
цалиа авч болт юм байна. Яг намайг урд нь хүүхд байхад ч юм уу яг хөөш нь өгчүүл ярьдаг л өсөл та. Ширэм өмгөөд яах юм бэ? Барилдаач гэж юм. Тийм зөндөө илжлээсэн. Тэгээд тухайн үед хамгийн их дэмжижсэн болохоор ээж нь болохоор би тагсан мөнгөд болоод цалиа авч болт юм байна. За амьдралдаа хэрэгтэй зүйлүүд бас авч болт юм. Гэтэ би зүгээр ээжтэй бас хоосон сакс тоглоогүй шүү. Тэгээд гайгуулах ч юм уу одоо ээжтэй харуулах юм гэж. Ээж тэр имлэг дээр би очиж анх би сакс тоглоод анхнаа зэлэнг авлаа штэ гэж ээжтэй хэлжсэн тэр өчөл одоо сайхан санагдаж байна. Одоо л тоглоод лигт бол 9 жил лиг тоглосон байна. Тэгээд энэ хугацаанд бол Монголын сакс бөмбөг нэлээд хугацаанд хөгжлөө гэж би дүгнж байгаа. Тамирчдын ур чадвар, багийн эзэдүүд, тэгээд тамирчдын цалин үйлс, тамирчдын амжилт гэх зүйл, бүх зүйл одоо 9 жилийн өмнөөс хамаагүй дээд түвшинд хүрсэн гэж би ойлгож байгаа. Тэгээд намаа үргэлж тус дэмжиж явдаг. Гэр бүлийнхэн хандаа ээжтэй тэгээд дөрвөн банкны хамт олондоо бас талархаж явдаг гэж хэлье. Тэгээд бас тулгамдаад мартсан хүмүүс байх юм бол бас уучлаарай гэж хэлье. Тэгээд би жирэг амжилтанд хүрэхэд юуны дөрөнд гэр бүл дараа нь багаант болоо найз төхөд байдаг сакс бөмбөг спорт бол тийм болохоор бас манай үргэлж дэмждэг байсан ихчтэй бас баярлаа гэж хэлэх зүйтэй байхаа гэж бодож байна. За тэгээд санчтай ямарчсан тэгээд анхны MVP авч баяр хүргэе. Тэгээд шгшаагт 2009 онд орж ирсэн би тэгэхэд бас шгшаагт тоглож аваад бэрхтлийн талаад бас нэг жил өнжиж байсан. Тэгтээ бас шинэ залуу шгшаагийн тоглогчны хүч нэмж орж ирээд одоо ч шгшаагаа бас өндөр түвшинд тоглол Азийн өндөр түвшинд тоглол Аз шилдэг 8-д гарч ихэд бас хүч хөдөлмөр оруулаад явж байгаад маш их баярлж явж байна. Тэгээд одоо ингээд хамт тоглож байгаа залуучууд болон бусад одоо та нарын доод үе байгаа. Тэднийг бас өөрсдөө хэмжээнд тоглохын тулд тусал дэмжих, бэлтгэл сургалтад зөвлөх, бас нэг баг хамт олон болох тал дээр сайн ажиллаад хамгийн гол нь залуу үедээ сайн үлгэр дуурайлуулж бие зөв авч явж үлгэр дуурайлуулж сайхан өшөө сайхан ажил амьдралтай эрүүлэх бүх сайхан бүхнийг хүсье өрөө. Тэгээд ямар ч сан энэ жил MVP авч маш их миний хувьд бас маш их баяртай байна. Тэгээд амжилт хүсье. Юуны төрөнд санчиртаа ингээд энэ нэр үнэтэй шагналыг авж байгаад нь маш их биений хувьд баяртай байна. Тэгээ санчиртаа баяр хүргэе. Тэгээд миний хувьд санчиртаа лигт нэг баг тоглож исэн. Улсын шгшээд бас сүүлийн хэдэн жил хамт тоглож байна. Яг үүндээ санчрыг яаж миний нүдэн дээр өсөж дэвжиж хөгжиж байгаа гэдгийг үнэхээр харж байна. Одоо өнөөдөр санчир манай Монголын сакс бөмбөгийн холбооны ер нь бол нүүр царай болсон тамирчин байна. Тэгээд улсынхан шгшээгийн гол тамирчин болж байна. Тэгээд санчиртайгаар нэг багтаа тоглоход их нүмер нүүлэгтэй байдаг. Тэгээд за Инчоны Азийн наадамд бага оноо авалтаар тэргүүлж бас бид бүгдийг шилдэг 8 багт шалрахад санчрын маань бас нэмэр зөндөө их байсан. Тэгээд ямар ч гэсэн энэ шагналыг авсанд нь санчиртаа баяр хүргээд цаашдынх нь лигт нь амжилт хүсээд гэр бүлд нь ааж аргалыг хүсье. Миний хувьд энэ нэр үнэтэй шагналыг авахд манай Синтозо ерөнхийдөө багийн хамт олонны бас хүч хөдөлмөр нэгэр шингэсэн гэж би
ойлгож байгаа. Ягаад гэвэл би манай Синтез ерөөсүүд гэдэг баг энэ жил тоглоогүй бол эсвэл энэ баг байхгүйсэн бол би энэ шагналыг одоо бүртээ зогсож байх юм уу гэж бодож байна. Тэгээд юмнаас багийнхандаа бас та бүгдийн хөдөлгөөн намайг энэ нэрүүдээ шагналд хөтлсөн та бүгд баярлалаа, жинтлээсээ баярлалаа гэж хэлье. Тэгээд цаашдын спортын бэлтгэл сургуульд амжилтанд бас багийнханд амжилт хүсмээр байна. За юуны түрүүнд энэ нэр хүндтэй шагналыг авсан санчиртай баяр хүргэе. Энэ шагналыг аавна гэдэг бас хүч хөдөлмөр, уур ухаан, төсвөр төвчээр цаг зав бүхэл зүйлийг нь спортод зориулснаар өнөөдөр маань санчир энэ удирдлагын үн цэнтэй тоглолчийн шагналыг авч чадлаа. Тэгээд анх 2007 онд санчирыг худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд орж ирж байхад харж ирсэн. Их авьяастай мундаг сагсчин болно. Наад хүүхдээ их сайн харж байгаараа, харж андаж байгаараа, заа зөвлөж байгаараа гэж цэврэг агш маань загчижсэн. Тэгээд цэврэг агш маань бас их нүдтэй тий. Ямар хүн спортод амжилт гаргадаг уу, ямар зан аршинтай хүн спортод явдаг уу гэдгийг бидэрт маш их сайн ойлгуулж өгсөн. Яг энэ утгаараа санчир маань яг энэ хүн бас байж чадж байгаад бас баяр хүргэе. Санчиртайгаа 2007 оноос хойш 2007 оноос одоо ч баг 9-10 жил болж байна тий. Тэгэхэд нэг багт 4-5 жил хамт зүтгэж удирдуулж хамт явж үзлээ. Тэгээд эсрэг бас өрсөлдөгч болж тоглож үзлээ. Санчир маань бас олон лигийн олон багт бас явж тоглож ирсэн. Тэр болгон тэр багуудаа бас тодорхой хэмжээнд амжилт хүргэж ирсэн. Тэгээ энэ жил бол санчир маань яг бие даагаад багаа ганцаараа лидер хэмжээнд аваад явж байна те. Энэ бас маань санчирын нүр их хөдөлмөр юм аа. Тэгээд санчиртаа цаашдынхаа спортод нь амжилт хүсье, карьерт нь амжилт хүсье. Тэгээд энэ их нэр үнэтэй шагналыг авч чадсан юм чинь энэ хэмжээндээ бас дараагийн жил энэ нэр хүндийг бас дааж яваарай гэж захиат. Тэгээд анх сагсан бүгийн спортоор хичээлээд 2009 онд үндэсний гишүүн багт удирдаж үндэсний гишүүгийн дамжирч болж исэн. Тэр цагаас хойш одоо бас олон улсын чанартай тэмцээн оролцлоо. Энэ бүгдээс асар их туршлага өргөжлүүллээ гэж бодож олон сайхан найз нөхдөд боллоо гэж би боддог. Тэгээд хамгийн анх 2009 оны Нагогийн Зүүн Азийн наадам Монголын шгшээ хөдөлж оролцож ирсэн. Тэгээд дараа нь Гонжугийн Азийн наадамд бас шгшөөгийн ах нартайгаа манай хожим бас шгшөөгт тоглож ирсэн. Шарвах хамгийн зодтойсэн шарвах та бас тоглож ирсэн тэр мөчүүдээ санагдчихээн. Тэгээд 11 оны 50-ны оюутны Азийн аврах шалгалт тэмцээн 50 улс зохион байгуулагдсан оюутны Азийн аврах шалгалт тэмцээнд яг үеийнхээ залуустай 10 жилээсээ цуг тоглож ирсэн, өрсөлдөгч тоглож ирсэн найзуудтайгаа нэг баг болоод 50-ны Азийн аврах шалгалт, оюутны Азийн аврах шалгалт тэмцээнд амжилттай оролцож 3 дугаар байр эзэлжсэн. Тэр мөч бас маш сайхан дурсамжтай байдаг. Тэрнээс юу сурсан бэ? Ямар туршлага хөндлөсөн бэ гэхээр за яг л нэг үеийн тамирчид тэнд яваадсаа тодорхой хэмжээний амжилт гаргалаа. Тэгээд цаашдаа Азийн төвшөнд Азийн багуудтай өрсөлдөхөд бүрэн боломжтой юм байна гэдэг тийм итгэл төрж ирсэн л доо. Тэр үеэс хойш тэгэл ер нь Азийн багуудтай дарахад хожиж болж исэн юм чинь нэг хожиж юм яг хоёр ээж болтгүй гэсэн тийм сэтгэл зүйн давуу байдал гэх юм уу тийм зүйл төрж эхэлж ирсэн. Тэгээд тэрнээс хойш 2013 онд бас л яг нэг үеийн үеийн залуустай дэлхийн 164 орон орсон. Дэлхийн том
бага олимп гэж ярьдаг. Дэлхийн том оюутны олимпиад оролцоод бас шилдэг 16 үлдээд Японы багийг хожоод, Филиппиний багийг хожоод Европын бас том багуудтай Сербийн баг, Германы баг гэх мэтлээ зөндөө багуудтай тоглож бас туршлага солилцсон. Тэндээс бол Европын багтай ингэ тоглож байгаа юм чинь. Дараа нь Азийн төвчөнд бол бас багуудтай бол бүр энэ тийм зүйлс бол бүрэн боломжтой юм нэг харагдчихсэн. Тэгээд тэр үргэлжлээ явсан. Тэр баг хамт олонд бас баярлаа гэж бас талархлаа илэрхийлье. Тэгээд хамгийн сүүлд Инчоны Азийн наадамд манай Монголын үндэсний шгшөөг шилдэг 8-д орсон. Тэр хүн болон мэдчихсэн. Монгол дээр л мэдчихсэн. Монгол багийн спорт хөгжиж гинөө. Хөгж болох юм байна гэсэн хүнтэй. Монголчууд ерөнхийдөө нэг тийм ойлголт төрсэн болов уу гэж боддتي. Тэгээд тэр наадмаар болвол яг л баг хамт олон ямар байх хэвээр бүгд нэг бодолтой нэг сэтгэл зүрэхтэй нэг зүйлийн төлөө зорисон амжилтанд хүрч чаддаг юм а гэдгийг бас нотолсон багч бодож байна. Тэгээд баг хамт олон ямар байх хэвээр гэдгийг шгшөөгөөс аяг суралцдаг. Олоодаа явлаа. Бүгдэн дээрээ суралцдаг. Бүгд цугуун төстэй. Бүгд цуг басч идэх хэвээр. Бүгд талбай дээр хийх хэвээр, хийх юм хийх хэвээр. Хүн болгонд хариуцлага ногддог. Тийм болохоор бүгд яг л багаар ажиллана гэж юу гэдэг вэ? Энэ ч наас надад харуулж ирсэн бахаа гэж бодож байна. Тэгээд шгшөөгийн нийт амжилтанд болон залуучдын шгшөөг тэгээд нийт Монгол загсан мөнгө тоглож байгаа бүх залуучууд та бүхэнд бас тэгээд нийт тасалжуулагч та бүхэндээ бас ажлын өндөр амжилт хүсье. Тамирчдаа спортын өндөр амжилт хүсье гэж хэлээ да. За, юуны өмнө энэ удирдлагын хамгийн үнцэнтэй тоглогчийн шагналыг авсан санчиртаа баяр хүргэе. Тэгээд яхав миний хувьд санчрыг нэг зүйл дээр боддتي. Сагсан бөмбөг тоглоход мэдээж хэрэг тий хөвч хөдөлмөр бэлтгэл сургууль гэх бүх зүйлүүдээс их шалтгаалдаг. Миний хувьд санчрыг харахтаа бас их илүү авиастай тоглогч гэж хардаг байхгүй юу. Тэгээд бэлтгэл сургуулаасаа хийн бас дээр нэг авиастай тэр нэг өөрт нь их бас их зүйлийг олон зүйлийг авчирсан баг. Тэгээ баг хамт олонныхаа дунд их нийтэж баг хамт олонныхаа дунд нэр хүнд сайтай. Тэгээ хүнтэй их зүв боловсон харьцдаг. Тэр үн ч гэсэн олонний дунд ийм нэр хүндтэй шагналыг авахад олонний дунд ингээд бие зүв авч явж байгаа байдлаас нь харагддаг баг. Тэгээд ер нь цаашдынх нь спортын амжилтанд тэ өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгж хэлээ. За юуны өмнө найздаа ингээд Монголын өнөө цаг үеийн хамгийн шилдэг гэсэн тодтолтой одоо энэ үйлрлийн MVP болсонд нь баяр хүргэе. Тэгээд санчир битүүрийн хувьд гэх юм бол одоо ингээд бодоход 10-аад жил найз нөхөд нэг баг болцсон. 10 жилийн 5 жилд битүүрэл нэг баг байсан. 5 жилд өрсөлдөгч байгаад ингээд явж байна. Анх бол цэврэл огшийнхаа удирдлаганд анх нэгдээд хоёр жоох хүүхд дөнгөж лигт орчоод ус цөөгөл ордон тэр үед их хүүтэн байдаг гэсэн. Тэгээд хамгийн доороос сууцсан хөлдөж өгөл чи усанд яв гэл сууждаг хоёр хүүхд байлаа тий. Тэгээд ямар ч нэр хүндтэй шагналын эзэн болсонд нь бол найздаа баяр хүргэе. Тэгээд гэр бүлд нь спортод нь плей-оффт нь амжилт хүсье. За ингээ найздаа баяр хүргэе. Тэгээд сүүлийн хэдэн жил шгшээ багтаа битээр санчир битээр одоо дандаа румейт байсан, нэг өрөөний найзууд байсан.
Тэгээ илүү бас сагсан бөмбөгийн бэлтгэл сургууль янз янзын юмнаас илүү жоохон амьдралынхаа талаар илүү ойрхон байсан болов гэж бодож байна. Бос тамирчдыг бодвол байнгын ар гэр амьдралаа эхнэр хүүхдээ хоорондоо ярьцгаадаг. Тоолох найрх үедээ найрхдаг байсан. Ямар ч байсан ийм сайхан нийт цантай мундаг Монголын номер 1 тамирчин найзаадаа бахархаж байна. Энэ шагналыг авч байгаад нь дахин баяр хүргье. Хамгийн анх би Монголд нэг 3 жилийн өмнө ирэхдээ ер нь сагчдын ярьдаг хүний одоо хамгийн сайн санчир гэж яддаг байсан. Тэгээ санчир гэлээд. За хараад тгий гэсэн чинь хүн болгон за энэ залуу угийн төрөлхийн. Угийн багаасаа авиастай багаасаа ийм төрцөн гэж ярьдаг байсан. Тэгэхээр нөгөө тим тоглолтын арга үнэхээр гайхалтай тоглож байсан. Тэгээ яванда битүү найзлал ингээл бэлтгэл хийх нь хараад ингээ явж явахад бол биш юм байна. Төрөлхийн биш юм байна. Энэ хүн ямар их хүч хөдөлмөр гаргаж ийм төвшөнд ирснийг би ойлгож авсан. Зөвхөн яг дээд төвшөнд нь биш. Одоо хамгийн энгийн жишээ гэхэд 100 ямарч бэлгэлдэг байхад нь би хүчээр Тайван Монголыг төлөөлөд аваа явсан. Тэгээ ямар муу тоглоо ямар хэцүү тоглож байгааг би харсан. Тэгээ энэ хүн л төрөлхийн биш. Яашгүй өдөжин шүнжин бэлтгэл хийж ийм төвшөнд ирснэ гэдэг би мэдсэн. Тэгээ ямар ч сан цааш улам их хичээгээрээ найздаа ингээд MVP авсанд баяр хүргье. За нөхөртөө энэхүү нэр хүндтэй шагналыг авсанд баяр хүргэе. Тэгээ тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг энэхүү спортоор хөлс хүч хөдөлмөрөө гаргаж тэгээд маш завгүй хөдөлмөрлөж явдаг. Хөдөлмөрийг үнэлж улирлын үн цэнтэй тоглогч шагналыг өгсөнд маш их баяртай байна. Тэгээ нөхөртөө баяр хүргэе. Хайртай шүү хүүхэд хоёр. Миний хүү аавтай хайртай гэж чинь. Хайртай. ертөнцийн одоо бүх ээжүүд, ертөнцийн бүх ээжүүд ямар үе жаргалтай байдаг вэ гэвэл одоо үр хүүхдээ сайн сайхан явахад л хамгийн жаргалтай байдаг. Энэ бол ерөөсөө ертөнцийн бүх ээжүүд юм байдаг. Тийм учраас мэдээж хэрэг би ингээд үр хүүхдээ дуртай спортороо хичээлээд амжилт гаргаад бас өнөөдөр энэ нэр хүндтэй шагналын эзэн болоод ингээд байж байгаад бол би их хүний хувьд маш их баяртай байна. Тэгээд сагсан бөмбөг бол багийн спорт. Тийм учраас одоо энэ багт өнөөдрийг хүртэл бас ингээд хамтдаа зүтгэсэн мэдээж миний хүү нэлээд олон багт тоглож исэн. Тэгээд энэ бүх багийн тоглогчид, дасгалжуулагчид за энд би бас нэг зүйлийг бүр зориуд хэлье гэж бодож байгаа. Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа одоо багийн эздүүд, ивент итгэгчдэд одоо Суперлигийг ивент итгэж байгаа ерөнхий ивент итгэгч бүх спонсоруудад маш их баярлалаа. Та бүхний хүч хөдөлмөр энэ хүч хөдөлмөр сэтгэл зүтгэл бас энэ спортыг өдөө дайтай явахад маш их тусдсан болсон шүү гэдгийг бас зориуд энэ онцлог хэлье гэж бодож байна. Ингээд баярлалаа өндөр үнэхээр баяртай. Энэ нэр үнэтэй шагналыг авснаар маш баяртай байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд одоо нийт сагсан бөмбөг сонирхогч бүх залуус хөгжин дэмжигчид, багийн спонсорууд, багийн удирдлагууд, баг хамт олон мөр зэрэгцэн зөгний талбай дээр өрсөлдөж байгаа тамирчид, найзууд бүх хүмүүстээ бас чийзлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүгдийн дэм сагсан бөмбөгийн спортод бас үнд маш их хувь нэмэр оруулдаг шүү. Тэгээд бүгдээрээ энэхүү сагсан бөмбөгийн спортоо бүгдээрээ дэмжицгээе, хайрлцгаая. Бүгдээрээ сагсан бөмбөгийн спортыг хичээлцгээе гэж бүгдээс уриалмаар байна. Миний хүү ямар